нодингийнх. Өнөөдөр бид нар нийслэлийн 378 жилийн брэнд хийж байгаа ажлын нэг хэсэгтээ би танилцж байгаа. Энэ бол Улаанбаатар хотын их тайвны өргөнчлөө буюу эскадрилийн өшөөнөөс 5 шар хүртэлх гудамжинд нийтдээ 1506 ширхэг модонд бол гэрэлтгэл хийсэн байна. Энэ Улаанбаатар хотын шөнийн өвөн үзмжийг бол нэмэх ийм зорилготой. За мөн мэдээж одоо манай Улаанбаатар хотын шөнө шалгаа авахгүй, үдшилгээ авахгүй гоёмсаг харагдах энэ төслөг бүрдүүлэлийг үзэж байгаа. За хоёрдугаарт бид нар бас Улаанбаатар хотод энэ жил бол нийтдээ 6 бичил цэцэрлэг төрөлнг байгуулсан байна. Тэгээ хуучин мод цэцэрлэг төрөлнг ингээд нэг юм хөрсөн ургамлаар өрхөгдөөгүй шороо хийсэн дээр ганц 2 мод ургасан юм цэцэрлэг байсан бол энэ бүгдийг бид нар сайн нэгтаршуулж жишээлбэл ингээд төв цэцэрлэг гэхэд бид нар 280 орчим том аврын шилмөснүүд 400 гаруй гацуур мод тарьсан багш. Та одоо ингээд тав харах юм бол манай төв саад маань бол яг ойд явж байгаа цэцэрлэг төрүүлгээр байж байгаа. Ирэх хавар энийгээ үргэлжлүүлээ бид нар зүлэгжүүлэх ажил хийгээд мөн модынхаа дундуур бас явган зам хийх юм ажил хийж байгаа. Орчин үеийн шөнийн гудамжны гэрэлтүүл нь 4 төрх болсон. Ийм гэрэлтүүлгээр хийж нийслэлийнхаа ойгоор бид бэлэг орж байгаа даа. За түүн дээр байна. За цаашид бид нийслэлчийн хэлэхэд бидний энэ тарьсан хотынхаа өнгө үзмжтэй иргэдийнхаа амгалан ая тухтай бүсдийг бүрдүүлж энийг хүч хөдөлмөр зарж байгаа энийг хайрлаж гамнаж эзэмшиж явахыг одоо бас хэлмээр байна. Тэгэхгүй бол одоо энийг хэвдэх, гэрлийн татаж явах, кабель тач хуудсан мессежээр гарч байна л да. Тийм учраас одоо манай нийслэлийн иргэд энийгээ сайхан хүндэтгэж, талархаж, ая тухтай боломжийг бүрдүүлж байгаа. Нийслэлийн төр захиргааны байгууллагын ажил одоо хүндэтгэлтэй хандна гэж бодож байна.